Байцгаана уу. За өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчлсан уралдаан боллоо. Маш их сонирхолтой уралдаан болсон байна. За би ажилдаа байсан учраас төдийлөн яг цаг хугацаанд үзэж чадсангүй. Тэгээд аль болохоор гэртээ яарч ирээд ингэ тэмцээнэ үзлээ. За яг хуу тэмцээ үзсэн чинь маш их сонирхолтой уралдаан болсон байна. Ер нь яг хуу энэ ганцаарчлсан төрөл миний хувьд бол нэлээд хүн төрөл юм шиг санагдаад идэгий. Ер нь нэлээд чардайлгадаг тийм ээ. За ингээ нэлээд хол замыг туулна. За тэгээ 4 удаа буудна. За ямар нэгэн байдлаар алдаа гарах юм бол яг нь торгуулийн одоо цагаар бол торгуулдаг. Ийм онцлогтой байгаа даа. Тэгээ та нар бүгдээрээ дүрм журм мэддэг учраас би энэ дээр нэг олон юм яриад явах гэж бодож байна. Яг хоо тамирчдын талаар товчин гэж яриа. За нэгдүгээрт нь ботн гэдэг тамирчин орсон байгаа. За энэ бол түрүү жилээс эхлээд нэлээд одоо дажгүй будаж ирсэн. За он ингээд дөнгөж гараад оны өмнөхөнтэй дэлхийн цом ингээд эхлэхэд ерөөсөө эхний ингээд байруудад тогтмол ороо явсан. Ерөнхийдөө маш их алдаа багтай ийм тамирчин байсан. За энэ залуу маань өөрөө одоо 99 он төрсэн гэхэлэр ч одоо 27 настай юм залуу байгаа. Нөгөө Сивер гэдэг нас орсон залуутай те биатлончтой хоёулаа найзууд. За тэгээд Жакмелтэй нөгөө Итали залуутай энэ гурав ясан гэхэлэр шинжлэлийн үеэр өндрөө уулын дасгалжуулалт хийгээд тохироод ингээд явсан байгаа даа. Та нар юу босныг мэдж байгаа ч тийм ээ. Тэгээд дасгал сургуультай хийхээр яваад тэгээд нөгөө залуу маань нас орсон. За тэгээд энэ хоёр бол нас чацуу хоёр нөгөө нас орсон залуутай нас чацуу. Тэгээд энэ хоёр хоёулаа маш том карьертай байсан байгаа даа. Амбицтай гэх юм уу, олимпиад медаль авах хоёулаа дажгүй ингэж яана гэсэн юм байдалтай байсан. За тэгээд өрөөндөө нас орсон байдалтай байх нь хамгийн анх олж ингэж харсан залуу нь бол энэ ботн байгаа. Тэгээ маш асар их сэтгэлийн юм юунд орсон, шоконд орсон. Тэрнээсээ гарч чадахгүйгээр ингээ удаан байгаад шууд одоо 1 сарын бүх тэмцээнүүдийг баг ингэж бүгдээр ингээ нөөцсөн. За тэгээ яг мэдээж энэ бол гарцаагүй нөгөө юундээ багт орсон байгаа учраас хамгийн сүүлийн тэмцээр тэр нэг ирсэн санагдчихэв. За тэгээд олимпиад ингээд ороод шууд ингээ 1-р байранд орно гэхлээр маш гайхалтай санагдсан. За энэ талаар юу гэж дүү одоо Юханас буу юу гэж ярьж байна вэ гэхлээр ботны хувьд бол үнэхээр одоо ийм ирээдүйтэй маш сайн ийм залуу тамирчин. Тэгээд тэр одоо сэтгэл зүйн шокноос ямар одоо богино хугацаанд гараад ингээд энэ тэмцээнд орж байна гэдэг нь бол үнэхээр бахархалтай ийм гайхалтай санагдаж байна гэсэн. Тэгэхэд сургалагч юм гэсэн баггүй юу. Одоо ботны хувьд те хамгийн одоо үлгэр дуурайлж болдог, байнга ярьдаг хүн бол Юханас гэд өөрөө шүү дээ гэдгсэн чи тийм үү. Би олон удаа сонсч ирсэн. Надтай уулзах болгонда те ингээл би таавал бидний одоо шүтэн шүү те би таныг ингээд дуурайж ингэж маш сайн биатлонч болох юм өрөөддөг гэж хэлж ирсэн байна л да. Тэгээд тэрийн сонсоод би бол гэл ингээл жоохон тоглож яриад өнгөрч ирсэн. Тэгээд үнэхээр яг одоо миний хуурайд дүү гэж хэлж болно. Тэгээд бид нар нэг ийм дивжиний бөхчүүд гэдэгтэй адилхан ийм уламжлалтай ийм одоо зорилготой одоо би өнөөдөр ингээд төрүүлсэнд үнэхээр одоо баяртай байна. Өөрийгөө яалсан байна. Сэтгэл зүйн хувьд дэмжиж чадсан байна. Тэгээд найзынхаа төлөө энийг хийж чадсандаа баяртай байна гэж байна. Та нар уралдааны барианд орж ирсэн харсан бат тийм ингээ гараа ингэж өргөж тэ. Тэгээд камерын өмнө гашгирч байгаа байхгүй юу? Чи нэг харж байгаас энийг хийж чадлаа штэ гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо бас гайхалтай юм гоё мөч байлаа. За тэгээд яг манай хашрын хувьд гэвэл ингээд дэлхийн цом дээр те 4 удаа алтаваад 4 удаа хүрэл авсан. Ерөнхийдөө дэлхийд ранкаараа 4-т явж байгаа ийм тамирчин байна. За дараагийн Эрик Пирогийн талаар би нэлээд олон ярьцуулж байсан. Татаж ярмааргүй байна. Ямар тач манай хашир одоо бас за хэдэн настай байна. За нэг жоохон хараадах хэрэг турлаа. 2001 он гэхэд тэгэхээр чи одоо юу гэсэн үг вэ? 25 настай ах нь шүү дээ те. Тэгэхээр одоо маш мундаг ийм тамирч одоо аль хэзээ яах нь дэлхийн олимпиос цагт дээрээс нь дэлхийн цомоос дэлхийн аврагаас ийм олон медалуудыг ингээд авсан байгаа байхгүй тий. За ингээд би энэ дэлгэцээ хараад ингээд ярьж байгаа. За дэлхийд бол ранкаараа 1 номерт явж байгаа ийм тамирчин байгаа даа. За өнөөдөр яг барианд орохдоо манай багийн нэг эмэгтэй гишүүн хэлсэн байсан. Жохон ингээд хурдаас харуулад орчих шиг болоо. Хэрвээ тээг байсан бол төрүүлэхээр байлаа гэжсэн. Тэгэхээр би бас санал нэг байна. Гэхдээ ботны хувьд болохоор 20 удаа буудахад нэг ч алдаагүй те. Перогийн хувьд болохоор 2 дахь одоо буудлын дээр алдсан байгаа даа. Тэгэхээр нэг буудал алдахад ямар ч байсан
хичнээн хурдан одоо тэрчил дээр явсан ч гэсэн бас нэгт орох магадлал нь жоохон хэцүү байсан байж магадгүй. Лагредийг 3 дугаар ярианд орсон Лагредийг Норвегийн тамирчныг ярихын тулд би ингээд цамцаа сольчлоо. За яагаад цамцаа сольсон бэ гэхлээрээ энэ нэг хайр сэтгэлтэй холбоотойгоор гунж гутарсан энэ залуугийн талаарх тайлбар хийх гэж байгаа учраас ингээд цамцаа би ингээд сольчлаа. За Лагредийг та нар мэдчихэж байгаа тийм Норвегийн багтан маш гинэт хүчтэй орж ирсэн. Маш их авиаслаг одоо гитар гоё даардаг, дуулдаг, хамтлаг дуулдаг ийм залуу байхгүй юу. Тэгээд манай ашир ерөнхийдөө цойлж гарч ирсэн шиг амжилт нь нэлийн дээд дажгүй байгаа. Тэгээд дэлхийн одоо цомын том бөмбөрцгийг энэ төр авчижсэн ийм мундаг тамирчин байгаа. Жишээлх юм линараа би та нарт ингээ харуулах юм бол амжилт нь ийм мундаг байгаа байхгүй юу. За ийм мундаг байна. За тэгээд манай ашир он гарсаар одоо бас төдийлөн амжилттай ерөөс уралдахгүй байсан. Тэгээд зарим уралдаанд орохгүй алгасдаг ч юм уу иймэрхүү байдлаар явсан. Тэгээд тэрийгээ юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө ийм нэг биеийн байдал тий жоохон өвчлөлттэй байгаад байна. Тэм учраас алгасч яана гэж ингэж Норвегид хэлж ирсэн байхгүй юу. За яг тийм тэгээд одоогоор бол дэлхий дээр ранкаар одоо нэг 11-р байранд ингэ явж байгаа юм байна. Тэгээд гинэт цом авчихсан гинтг ингээд байдал өөр болохоор ч бас их жоохон сонирн байгаа байхгүй юу. За тэгээд яг Лагредийн ингээд ажиглаж яхад нэг л юм тайван биш байгаад исэн маань хүн жоохон нэг жоохон гундууч юм шиг нэг юм сонирн байгаад исэн. Тэгээд одоо яац юм бол манай ширч ямар нэг юм босон болов гэд би бас дотор бодож л байсан л та. Яагаад энэ гарч ирэхгүй нэг гэд бодсон. Тэгээд би уг нь болвол эсрэгээр манай ширч чинь ахтай хоёр бөөг зодог тайлангууд Норвегийн багийн одоо ахлагчаар нь ингээд үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд амжилт гарахгүй яваад байсан. Ерөнхийдөө нулимс ойрхон ийм хүн шүү дээ. Та нар бас мэдж байгаа те жоохон сахилгагүй ч юм шиг. Нэг урлагийн талын нэг ийм хүмүүс сэтгэл хөдлөл өндөртэй их сонирн байдаг шүү дээ. Тэгээд та нар санаж байгаа бол түрүүчийн дэлхийн цомын үеэр байрныхаа гадаа те ингээд буудлагын ингээд дэр хийх гэж ингэж буугаа ингэж явж агаад дөрвөн бос юу гаргасан гэдэг ингээд одоо алгасуулж дараагийн тэмцээнийг алгасуулж ингэж зэмлэл шар утас авч ирсэн ийм хүн тамирчин байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэг тиймэрхүү сэтгэл хөдлөлөөсөө болоод янз бүрийн тиймэрхүү үйл гаргаж ирсэн ийм одоо туршлага бол биднэрт байгаа. За одоо тэгээд яг нэг сард ботно энэ хоёр чинь нэг өвчтэй байгаад төдийлөн тэмцээнүүдэнтэй орохгүй ингээ алгасаа яваад байсан. Тэгээд сая тэмцээнд ороод ингээд олимпийн одоо хүрэл медалийг ингэж авч байгаа нь маш их сайхан байна. За тэгээ анхныхаа олимпийн хүрэл медалийг авч яана гэж хэлж болно. За тэгсэн чинь ярьслага өгөхдөө манай ширч уйлсан байсан. Би ажлаасаа ирээд ингээ зураг гарсан ч уйлсан бахаа. Энэ одоо яатсан болоо гэж бодохгүй юу. Тэгсэн чинь харин манай ширч найз охинтойгоо за ингээд найз охинтой болоод би одоо хороодлогийн одоо хосгүй юм жинхэнэ заяаны хантай уучрал ингээд байсан. Тэгсэн чинь би ингээд нөгөө хуурцаа тэгээ тэрнээсээ болоод би ингээд тэр өнөө гомдоосаа одоо уучлалт хүсэж байна гэдэг ингээд ярьж байгаа байхгүй юу. Бүр дэлхийгээр нэг юм цацаа хайсан. Тэгсэн чинь нөгөөдх нь ингээ нөгөө тайлбар өгчээсэн юу дүү бөө байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд бас олимп дэлхийн авраг Терesa юу хог та нар тань гүлдийн цааны. За тэр хоёр тэгсэн чинь цаг үе олсонгүй ийм үеэр одоо тийм ярьж байдаг гэж жоохон дургууд ингээл Йоханнес Бүчин жоохон дургу болохоор ингээл жоохон ингээл жумгнэлэрдэг байхгүй. Тэгсэн чинь яг тийм байдалтайгаар ингээд зургатаар ингээ ярьж исэн. Тэгээд тэрийг би сонсчоод балаан инста нэр ингээл ботсон. Тэгээд бүр маш олон спортын сонин телевизээс сувгуудаар нөгөөдгий чим талаар ингээд сенсац гарч байгаа. Тэгсэн чинь бас найз охин хариу өгсөн юм шиг байна. Тэгээд ерөнхийдөө ингэж олон түмнээ юу ясан ч гэсэн намайг хуурс учраас би уучлахгүй гэсэн иймэрхүү юу хариултыг өгсөн юм шиг байна. За байдал яаж өвгөнхийг одоо цаашдаа л мэдвэх. Гэтэ одоо тэгээд миний хувьд гэвэл харин ч их зөрөгтэй ч юм уу гэж харж байгаа байхгүй. Ер нь ингэж нэг өөрийгөө яана бана юу гэж хэлэх нь хамаагүй те. Би одоо уучлах ухнаас ингэж уучлах гуйж гин гэдэг чинь юм бас их зөрөгтэй хүний шинж болов гэж ингэж би бодсон. Надад бол яхав тэгэл одоо тэгэл хэлсэн тэгэл зүгээр л юм л гэж би бодсон. За тийм иймэрхүү байдлаар уйсан бэ юм лээ. Одоо тэгээ яах юм байгаа мэдэхгүй.
Тэг яг нэг хэвлийн баг хурал дээр нэг ботногоо чиний одоо төрүүлсэн тийм гоё сэтгэлийг чинь би одоо ингээд юу яасан бол уучлаарай гэж хэлж илсэн. Тэгээ яах вэ? За энэ бол ингээд энэ асуудал өндөрлж байгаа. За одоо энэ дөрөвт орсон манайхны гайхшруулсан, дэлхийг гайхшруулсан Олли гэж залуу байна. За энэ залуу чи одоо өрсөс таг чиг байж байгаа яасан гэсэн чинь хөрх энэ чи ерөөсөө юм амжилтаар авах юм бол ерөөсөө л дандаа нэг удаа дөрөвт орсон юм байна. Тэгэл ерөөсөө юм дандаа 10-аас хойш явж идэг ийм тамирчин байгаа байхгүй юу? За тэгээд дэлхийн ранкаар гэх юм бол мэдхгүй нэг хаач явж байгаа тодорхойгүй ийм тамирчин байна. 32 явж идэм байна өөрхий. За яг хуу тэгээд 91 онд төрсэн гэж байна. Тэгэхээр чи одоо 91 онд төрсэн залуучууд эдтэй байх юм бай. За та нар насын юу яагаад болчихно вэ? За энэ тамирчин байгаа. Тэгэхээр өнөөдөр бол маш сайн ингэж те үзүүлээд ингээд юу 4-р ярианд орсон. За тэгээд ингээд буудлын харах юм бол ямар ч алдаа гараагүй. За тэгэхээр жоохон дэвшлэн дээр жоохон удаан явсан байж магадгүй. Тийм учраас яах нь 4-р ярианд орсон байна. Уг нь бол яг 20 сумаас 20 буудна гэдэг чинь ус гайхалтай байхгүй юу. Тэгэхээр жоохон хурдны хувьд жоохон удаан байсан болов уу гэж бодож байна. Буудлын хоорондын зам магадгүй удаан байсан байж магадгүй. За 5 дугаарт нь бол Наврата байгаа. За Филипп Наврат бол Германы тамирчин. Би одоо энэ Навратын талаар ярьцуучаас дахин ярмааргүй нэг алдсан юм уу да. За тэгээд 5-т орсон байна. Манай хүн чинь нэг цэргийн хүн шүү дээ тийм ээ. Цагдаачлуу цэргийнчлүү нэг тийм хүн байдаг. Юу Берлинд ажил хийдэг санагдаад байна. За юм байна. За 6-т нь болохоор Томасо хүү орсон байна. За Томасо хүү чи өнөөдөр чи юу вэ? 3 удаа алдаа гаргасан юм шүү дээ. Эхнийх дээр нэг алдаа, хоёр дахь дээр алдаад 3 дахь дээр бол алдаагүй, 4 дахь дээр алдаа гаргасан байна. Тэгэхээр одоо маш хэцүү байхгүй юу? Энэ 3 одоо алдаан тутамдаа одоо цагийн торгол авсан байна гэсэн үг. Дараа нь болохоор 7-т нь Себ орсон байна. За Себигийн хувьд болохоор эхний 3 дээр Пужин шиг буудаж агаад сүүлх дээр 2 удаа алдаа гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг жоохон юу яччтэй. Манай шир жоохон сэтгэл зүйн хувьд юу болчихоо гэж бодоод байна. Алдаа гаргачихуу яав эсвэл хурдаа нэмсэн байж магадгүй. Тийм учраас амьсгалаандаа зохицуулах хийж чадахгүйгээр алдаа гаргасан байж магадгүй. Гэхдээ энэ туршлагатай тамирчны хувьд бол энэ бол бас байж боломжгүй алдаа юм шиг санагдчихээн. Яг юу басны би ярьцлагын үзэг болохоор мэдэхгүй байна. За дараа нь 8-т нь болох мэдээж Кванто орсон байна. За манай өшөж өнөөдөр 4 удаа алдсан гэр чинь торгуулийн оноо бол явж өгнө гэсэн үг. За 9-т нь Понсломо орсон байна. За манайхны хэлээ Понсломо маань орсон байна. Тэгээд сүүлийнхэн бодлогон дээр бас ингээд нэгэн дээр нь 2 сүүл дээр нь нэг алдаад ингэсэн байна. Тэгэхээр чи нэмээгөө. За 10-т нь бол Надала Шэдэ орсон байна. За мань хүн ч одоо юу 4 алдсан хэрнээ яг 10-т орсон байна. За хамгийн одоо юу тишэл цайт нь болохоор Дала Шэдэ байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр буудлогон дээр алдаа гаргасан ч гэсэн мань хүн нэлээд сайн хурдалсан юм шиг. Тэгээд ихний 10-т орсон болов уу гэж ингэж харж байна. За та нар гайхчих магадгүй. Яаглаар энэ Норвегийн Ветла Кристианс алга болчихоо гэж жиж магадгүй. Гэтэл энэ би өнөөдөр энэ мэдээг сонсч ирсэн чинь Ветла Кристианс чинь одоо Олимпийн тэр бохот орно. Тэгээд энэ ганцаарчлалын төрөлд орохгүй гэсэн ийм одоо юмыг тэр багийнхан ахлагчаас авсан юм байна л да. Тэгээд багийн ахлагч тэр хоёр хооронд нууцаар ингэж үлдсэн байсан. Тэгээд тэрийг өнөөдөр би энийг аль хэзээ мэдчихсэн мó гэж ингэж хэлсэн мэлээ. Тэгээд тийм учраас би уг нь бол бохотоо медаль авчи гэж бодож исэн байхгүй юу гэж хэлжсэн. Тэгээд надад бол жоохон харамсалтай санагдсан. За ингээд эхний одоо 10 байранд орсон тамирчдыг ингээд танилцуулахад иймэрхүү байна. За тэгээд дараагийн өдөр нь буюу өчигдөр тийм ээ эмэгтэйчүүдийн одоо ганцаарчлалын тэмцээн болсон. Манайхан одоо сэтгэлдээ маш их ингэж явуулаа санаа оноогоо хэлсэн байлээ. Тэгээд тэрүүн дээр нэг ийм хүмүүсийн хооронд нэг иймэрхүү одоо хэл яриа юу гэдэг лээ. Нэг зөрөө нэг жоохон гараад байгаа юм шиг байна. Тэр одоо ямар юм дээр гараад байна гэхлээр зарим хүмүүс ингэсэн байлээ. Яахлаараа ганцаарчлсан байдیں۔ Тэ цуваагаараа гэж хэлэх ёстой гэдэг зарим хүмүүс санал өгсөн байлээ. Зарим нь болохоор олон жил спортын одоо Оросын тайлбарлагч яриг сонсоод бид нэр ингээд хөвчин яриаг ингээд хөвцөн байсан чинь одоо ингээд шинээр тайлбарлаж байгаа хүмүүс тийм сонин ийм одоо тамирчдын нэрийг сони хэлж ийсэн ингэж хэлсэн гэдэг иймэрхүү юмнууд болж илээ. Миний бодлоор бол хүн болгон саналаа хэлж байгаа нь бол эрүүл үзэгдэл шүү дээ. Ер нь бол тий эрүүл нийгэмд одоо байдаг тийм л үзэгдэл байхгүй. Тэгэхээр тийм учраас би нөх их одоо
тэгсэн ингэсэн одоо инээтрэ гэж би хэлмээргүй яг бид нар Монгол тайлбартыг бол үзээгүй. Гэхдээ мэдээж хүн болгон сайн гоё тайлбарлая гэж хичээсэн байгаа ойлгомжтой. За тэгээ тэр тиймэрхүү манай Монголын ховж ивч яг энэ яриа их өрнөх тусмаа хилцүүлэг их өрнөх тусмаа за би нэгэ шүмжлэх өрнөх тусмаа энэ хүмүүст мэдээлэл илүү их өргөн тараад тэгээд энэ хэмжээгээр дэмжигчдийн тоо олон болох юм бол одоо жинхэнэ энэ спорт хөгжиж те олон мундаг тамирчид гарах ийм их үүсвэр болох учраас би бол энэ дээр эрүүл яриа гэж бодоод нэг тоохгүй байгаа. За тэгээд эмэгтэйчүүдээ хэдүүлээ яриа. Тэгээд би бас ажилтай байсан учраас бас үзэж чадахгүй тарж ирээд ингээд үзлээ. За Симонигт орсон Симоны хувьд тэгэхээр ерөнхийдөө манай хаширын хувьд бол 2021-22 оноос эхлээл ингээл дажгүй ингээд гарч ирсэн юм тамирчин байгаа. Ерөнхийдөө манай хүнд дутуу медаль гэж юу байхгүй тий. Олимп, дэлхийн цом, дэлхийн авраг, том одоо глобус бөмбөлөг энэ төр авсан ийм одоо мундаг ийм тамирчин 96 он төрсөн хэрч одоо хэдэн настай ах одоо 30 настай ийм тамирчин байна. За тэгээд Симоны төлөө би түрүүнд нь ярьжсэндээ жоохон хулгай зэлгээ хэрэгтэй толбоод ингэжсэн гэд. Тэгтээ биш үү би нэг Симоноос ийм хардаг байхгүй юу. Манай аширч ингээд нэг гараар ингээ модоор ийм гоё ширээмэр хийдэг иймэрхүү хоббитэй байхгүй. Би та нарт ерөнхийдөө танилцуулж ирсэн санагдчихэв. Тэгээд нэг ийм иршүүд ийм чанартай. За тэгээд одоо төрүүжиж гэсэн ингээл хулгай сэтгэлдэл буцаж ирээл уралдаал ингээл багийнхантайгаа ерөөсөө нийлэхгүй хаамтын тасгалт хийх боломж байхгүй ингээл манай аширч бүр багийнхан гадна талд ингээ болчихж байгаа байхгүй. Тэгсэн ч ерөөсөө сэтгэлээр унахгүй манай ашир. Тоохгүй зөвхөн тэмцээн уралдаандаа ингэж анхаарал ингэдэг. Энэ бол их бас их тамирчин хүн байх хэрэгтэй их гоё чанар юм шиг санагддаг байхгүй. Яг тэгвэл ар гэрийн асуудал тийм ээ. Элдв шалдав тэр гадуур дотор яриа бүх юмнуудыг авах нь гадна хаяал яг зөвхөн тэр тэмцээндээ ингэж юу төвлөрч чаддаг. Тэг тэрүүгээр амжилт гаргаж чаддаг. Энэ чанар бол бас их зүгээр. Манайхаар одоо мэлээ хойлогч юм шиг тий. Иймэрхүү чанартай. Тэгэхээр бас одоо Симоны хувьд болоод энэ чанартай учраас энэ олимпийн авраг болоод байна гэж би ингэж хараад байгаа. За яг буудлага дэвшилт мөшөлтийн хувьд бол манай ашигч нэг одоо машин чараад янзын штэ ер нь бол дийлдэхгүй ийм л хүн байгаа. За дараагийн 2 дугаар байрныг бол Жомоно байгаа тийм ээ. За энэ бүсгүйч одоо бас их хөөрхөө. Би зөндөл таньд ярьж байсан. Хамгийн анхныхэл одоо олимпиад ороод ингээл медалуудыг ингээл түүгэл явж байгаа юм хүн байгаа. Үнэхээр мундаг. За 98 онд төрсэн ийм бүсгүй байгаа даа. За тэгээд яг манай аширч нэг цэргийн Кванта Майлотын хоёр ч нэг цэргийн хувц өмссөн ингэж байгаад байна. Тэгэхээр энэ армийн одоо будагч юм болов уу гэж би ингэж бодод байгаа. За манай аширч юм бол нэг яагаад одоо 2 дугаар байранд орчоо гэд би ингээ хараад байгаа байхгүй юу. Тэгсэн чи Симон бол яг нэг алдсан ба 2 дахь бодлогонд нэг алдаад цагийн торгол авсан мэдээж ойлгомжтой. Тэгээ Жомоно болохоор 2 алдсан байна. Тэгээ 2 3 дахь дээр гэсэн. Тэгэхээр ингээ нэг алдтал яах нь хугацааны торгол ирж байгаа учраас гişний хурдтай явсан ч гэсэн маань ашир одоо нэг рүү ороход хэцүү байсан байна. За 3 дугаар байранд гэхлээр Лора гэдэг нэг юм бүсгүй, Булгари ийм бүсгүй орчээ. За энэ бол ерөөсөө огт сургахгүй. Ёстой битүү морьсон байхгүй юу? Тэгтээ олимп дэлхийн аварга сонин гинтхэн ингээд битүү морьнууд гарч ирээд ингээд идэг. За би одоо энэ амжилтыг ингээ үсгэх юм бол тухайлах юм бол 2023-оос 24 онд яах нь тэмцээнд ангил ороод эхэлчихсэн. За дандаа яах нь 70-аас дээш байр эзэлжсэн байх нь. Дандаа ерөнхийдөө бол за тийм оноонууд эзлээд ингэж явж исэн байна. Ранк нь бол 70-аас дээш явж идэг. За яг хуу байрмаар эзэлсэн юм ганц нэг юун дээр нэг 10 дугаар байрмаарнд орж исэн юмнууд бол харагдчих байна. Хамгийн анхныхээ олимп дэлхийн аварга дэлхийн цомоос ерөөс нэгт медаль гэж хамгийн анхных одоо хүрэлтэн медалийг авчих юм байна. Бас айхтар тийм ээ 2003 онд төрсэн ийм одоо бүсгүй байж гэн. За яг хоо пишрээр уралддаг тийм ийм бүсгүй байна. Яг хоо анхаарлын төвнийг орчлоо. Тэгэхээр энэ бүсгүй цаашдаа яхаа хэдүүлээ харъя. Ер нь бол Булгарын тамирчдаас олимпийн медаль авсан бараг цөөхөн хүмүүсийн нэг байх гэж бодож штэ. Тэгээд иймэрхүү битүү морьнууч нэгэнд гарч ирээд бас нэг алга болчдөг нэг юм тал байгаа. Яг хэдүүлээ харж илвэ.
Тэгтээ доктортой амжилт бол үзүүлдэг байгүй юм тамирчин байна. За дөрөвт нь бол Ванесса Вогт орсон байгаа. Германы тамирчин. За манай хаширын хувьд тэгэхээр яг олимп дэлхийн цом янз бүрийн зэмнүүдээс медаль энэ төр авчихсан. Иймэрхүү бүсгүй байгаа. 97 он төрсөн юм байна. За манай хаширын хувьд чинь ямар ч алдаагүй буутсан. Тэгсэн хэрнээ 4-р ангид орсон. Тэгэхээр энэ яах нь буудахтаа жоохон удаан хугацаанд буутсан болов уу гэж ингэж бодогдож байна. За ер нь бол нэлээ юу яасан байна. Удаан буутсан байна. За тэгээд мэдээж дэршлийн хурд энэ дээр чинь бас их нөлөөлнө мэдээж их хэрэг. За тэгээд 5-т нь вирээр орсон байна. За вирэрийг нэг медаль авчих болов уу гэж бодоод байгаа хгүй. Нутагтай болж байгаа да зодог талхаас медаль авчихсаа гэж бодсон чинь бас жоохон яасангүй ганцаарчлсан уралдаан. За вирэр бол нэг л алдаа гаргасан юм байна. Манай ширчин дэлхийн ранкаараа одоо 10 дугаар байранд явж байгаа юм тамирчин. За одоо зөөгөөгүй медаль гэж одоо эндээс ингээ харсан чинь олимпийн, за дэлхийн авраг, дэлхийн цомоос те. За тэгээд бөмбөрцөг энэ төр янз янзын юмнууд авч ирсэн юм тамирчин байгаа. Би танаас хэлжсэн хамгийн ахмад тамирчин 90 онд төрсэн хүн биш ч. Тэгэхээр 90 онд төрсэн гэхээр ч одоо юу вэ? 36 настай байхгүй юу? Тэгээд 36 настайдаа ингэж явна гэдэг чинь бас мундаг байгаа байхгүй юу? Ер нь. За манай хүний хувьд дуршлаг тутна гэсэн юм бол байхгүй. Жохон хурд яг удаашрсан байх талтай. За 6 дугаар байранд болохоор Францын тамирчин Бенет Камиле гэдэг тамирчин орсон байна. За манай хаширчин ямар юмн дээр ерөнхийдөө ямар шуухан үзүүлэлттэй тамирчин бэ гэд тэгсэн чинь яг хөө дэлхийн цомоос нэг 3 удаа хүрэл медаль авч ирсэн ийм тамирчин байна. 2000 онд төрсөн юм байна. За тэгээ бас пишрээр уралддаг иймэрхүү тамирчин. Яг Аранкара 8-т явж байгаа юм. Ерөнхийдөө Францын эмэгтэй тамирчид энэ жил бол маш хүчтэй байгаа. Тэгэхээр бол ойлгомжтой. Яаж буутсан бэ гэхэлэр яг хамгийн сүүлэгтээр нэг алдаа гаргаад тургуулийн оноо авсан байж таархан. За энэс хойш бол эднэрийн бусад юм мэддэг юм тамирчид орсон байгаа. За хамгийн сонирхолтой нь шүү дээ эмэгтэйчүүдийн бодлогонд ерөөсөө хаана нөгөө шивэдийн тамирчид алга болцсон. Байхгүй. Норвегийн тамирчид байхгүй. За тэгсэн чинь дээрээс нь нөгөө Витоцийн энтер чинь бүр алга. За тэгээ хамгийн одоо анхаарал би тавьж исэн хүн маань Витоцийн энтер байсан. Хаузер ч одоо 27-д орсон байх жишээтэй. Витоци чинь бүр 4 сум алдсан байх шүү. 37 дугаар байранд орно. Энд ч одоо юу гэсэн үг те. Арай л дэндүү буутсан биш үү. Нөгөө Кузьмина гоо чи юу яасан бэ? Сүүлийн 2 дээр буудаад яг туршлага байгаа. Гэхдээ буцаж ирэхэд бол маш хэцүүлтэй. За иймэрхүү юмнууд ингэж харагдаж байна. За Тандра бол гэж нөхөр Норвегийн энэ бол юуроос явахаа болж 71 дэх байранд орно гэдэг чи юу гэсэн үг. Хэд вэ? 7 алдсан байгаа байхгүй. Арай л дэндүү байгаа. Арай л дэндүү хариуцлагагүй юмач гэх юм хаашаа мэддэг. За иймэрхүү байдалтайгаар ийм юу тэмцээн мэн ганцаарч гисэн юм уралдаан ингээд дуслаа. За тэгээд маргааш одоо бид нар чи ямар тэмцээн эхлэх гээд байгаа вэ гэдэг ихлээр юу вэ? Маргааш чинь 2 сарын хэдэн бэлээ? Спринт эхлэх юм биш үү? Маргааш үштэй эрэгтэй спринт юм байна. Нөгөөдөр болохоор эмэгтэй спринт байна. За ингээд спринт буюу энэ богино за ийм уралдаанд ямар хүн яаж төрүүлэхийг хэдүүлээ ингээ харъя. Тэгээд бүгдээрээ сайхныг хүсье. Манайхан чинь одоо яг биатлон турлагчдын клуб маань бас хөгжилтэй шүү дээ. Би нэгээ чааш нь өгөөдсөн, янз бүр болсон иймэрхүү гоё ярианууд ингээ өрнөж байгаа. За бүгдээрээ амжилт хүсье. Түр баяртай.